Эрхэд Монгол групп TV8 телевиз үзүүлж байна. Эхлээд бүхэн амаргүй. Бидний дунд өөрийнхөө бие галбир сэтгэл хангалуун алхаж яваа хэдэн хүн байгаа бол танд өөрчлөлт хэрэггүй гэж юу? Хүн 45 хоногийн хугацаанд хэрхэн бие бэлтрийн гайхамшигт өөрчлөлт гаргаж чадахыг бид танд үзүүлнэ. Өөрчлөлтийн төлөв шинэхэн өсөлтөө бие бэлтрийн сэтгэл зүйн хөгжлийг харуулах реалити шоуны 3 дугаар эхэлж байна. Ануухай фитнесийн спортын гайхамшигыг мэдрүүлэгч бодибилдинг фитнесийн дэлхийн аварга шалруулах тэмцээний хошоо аварга Аз ТV-ийн аварга шалруулах тэмцээний хошоо алтан медальт фитнес эйженсигийн үүсгэн байгуулагч олон улсын хэмжээний мастер тамирчин Ануухай. Харин түүний хатуу дэглэм хүндхэн сорилтуудыг даван туулж өөртөө хувьсэл хийх зорилгод нэгдсэн 7 оролцогч. Ажил мэргэжил, амьдралын хэм маяг, үзэл бодлороо эрсэл гарах эдгээр 7 бүсгүй өөрийгөө өөрчилж 45 хоногийн хугацаанд хувьсэл хийхэд бэлэн. Ялагчийг 20 сая төгрөг хүлээж байгаа. Өмнөх дугаард дасгалжуулагч Ануухай оролцогчдын гэрээр урилгагүй зочилсон. За энийг бол бас арайчтэй. Энэ яах вэ? Энэ эзэнийхээ, нохооныхоо мод танийх нь. Найз нөхдөйгөө уулзсан их ажлын дараа ч юм уу нэг халуун зунаар ч юм талаар нэг сэнгэнсэн хүүтэн шараар залгилдаг байгаа. Өөшөө задлаа уу. Юу би уугмааргүй байна. Хөө юу та ууд юм шүү. Үгүй. Яг юу энэ багшаа ярина гэж бодоод энэ уудаг архиа ингээд усны савнд хийгээд ингээд харангуут юм тос шиг харагдаад байгаа байхгүй. Тэр энэ гомгийн хувьд бол бас хатлагыг нь уншиж үзэхэд болж байгаа учраас үлээч хийлээ. Тэдний хөргөгчд нэгжлэг хийж бүр хогийн савыг хүртэл угаад амжсан. Ер нь бол хогийн сав хэрэггүй л. Би чамд би сая эдрийн шиг аваа. Яшааш бүгд аваа гэсэн. Үхрийн хаврах гэж. За ингэнэ хоёлоо одоо бас өвөл болж байгаа учраас хэм ах хэрэглэн онгон баг юм. Сүүлийг амар багсах чинь. Гэхдээ би чи сүүлэнд нусахгүй годон иддэг гэдгээр алдартай шүү дээ цааш. Та ерөөсөө ингэж сүүлч хөө заримч хөөд идэм шүү. Өнөөдөр хамгийн анхны бэлтгэл хийж байгаа учраас бэлтгэлийнхаа өмнө бэлэг өгөөд бас урам зориг өгөөд баярлуулаад эхлүүлчихье гэж бодож байна. За бэлтгэл рүү орцгоё. Оролцогчдын бэлтгэлийн эхний өдөр эрч хүчээр дүүрэн хөгжил хөөртөж эхэлсэн. За сүүлийн 10 секунд 10. За одоо өөрчлөлт бөөндөө хамт 50 удаа сууш үлээ. Гэхдээ оролцож жагсмаа. Би 35 градусын дээр хүлээд өглөө. Амар хүнд болгож штэ Болж байна. Угаасаа одоо ачаал авах цаг юм болчихоо. Суухгүй шүү. Босоод амар. Судлаад цаахан зогсоод хаашаа явах гээд байгаа юм бэ? Яах гээд байгаа юм бэ? Нааштай хаашаа явах гээд байгаа юм бэ? Зүг байна. Зүг байна. Гэтэл төгсгөлд. Яа. Үгүй ахгүй. Багшаа. Хэлийг өөрчлөмөр байгаа мó? Гой олмоор байгаа мó? Тоо хэлээд ахад тоондоо явж чадахгүй байгаа дээ нөрөө. Хичээхгүй байна. Надад тэгвэл таалагдахгүй байна. Дуустал нь яваа гэхээр гараа аавал гэх юм. Үгүй. Ингээд таалагдахгүй бол боолж одно штэ. Чанга дарахаар өвдөд энэ гараа авчихад тэгвэл би хийе. Яа би чанга дарчаа. Чиний төлөө би гоё. Төгсөн болохоор би гараа авчихаад гэж хэлсэн. Надад тэгвэл тэр чинь таалагдахгүй байна. Би өвдөд өвдсөндөө л өвдөхгүй. Үгүй наа чи өвдөхгүй. Боолж одно тэгвэл. Боолж одно штэ. Таалагдахгүй байл. Жавцмаа багшаага уучлаараа ингээд эхний бэлтгэл дээр нь ойлуулсан бол уйлах хэрэгтэй уйлна ш. За зүгээр зөө.
бүгдөө уйлаад ирсэн байж тээ. Уйлах айгүй гоё штэ. Уйлчих хэрэгтэй. Яагаа уйлчваа? Бүгдээ нь уйлуулаа айчлаа энэ хүүхдийг. Хаа нэг хоош авах. Дуучаараа хүртээ. Үгүй, энэ ч байхгүй юм уу? Кай мовяс гэж яачаад юу юм бэ? Яа, персоны байхгүй штэ. Ой, эцэгтэй гэдэг байгаа юм уу? Энэ миний ах хөстөд харгаан байна. Өнөөдрийн дугаард фитнесийн ертөнцид эргэлт буцалтгүй нэгдэхэр шийдсэн тэд маань өнөөдөр сэтгэлээ сэрэгтэл дэлгүүр хийсэн. Одоо бариу юм сул юмсгэр тэгээд байсан. Багшийнхаа зааврыг зөрчиж тэсгэлгүй хоолны дэглэм алдсан босгочуд шийтгүүлж магадгүй юм. Нуруу бацих. Суу. Яа, багш яа. Би болчихсон болох. Тэгшээ хөлөө хөдлөв. Цэвчин цусаад төтөж. Хөлс туслуулам хүндхэн бэлтгэлийн ард алжаа тайлах алтан хоромж хүлээж байна. Фитнесийн зааланд хөдөлгөөнд цаадгүй хувцас өмсөх хичнээн чухал болохыг эхний бэлтгэлийн өдрөө л ойлгосон охид маань дэлгүүр нүүлгэхээр ирж явна. Пүү зам байх юм. Хүү заахгүй битээ горд. Горд л ах та тий. Маа их хөвдөд. Дурч юмтэй яаж ярьж чинь ам гэдэг. Let's go. Вау, хараа. Яа, хизэн. Зэм байна. Гоё штэ. Байна. Үнэхээр гоё. Шал өөр ярьж байна. Бүр юм залуу хүн шиг бүр залуу хүн. Залуу шиг Гоё. Би залуу. Хүн. Одоо тэгэнгүүтээ бүр ингээд шал өөр хувцас өмсөж Гоё ярьж байна. Нүүний чинь болтой. Гоё нөө. Би ер нь дандаа нөгөө стил брендинг үсний хөтгөл бодулдаг байхгүй. Тийм. Үс гэмтдэггүй ерөөсөө. Тэгээд яаж орж юм уу? Яаж орд? Яг хөө цайралд орно. Гэхдээ цайралт нь ерөөсөө үс гэмтдэггүй. Тийм. Аюугаа ийм бариад үзтээ. Зөөлөн байна. Ой, хоёлаа ийм юм болох уу? Залуу наснд. Тэгэж би тэгээч чи тэгэж би одоо эзэж чи юм гэж үзээв шүү. Тийм, яар гоё юм, саагүй юм. За Star гэд молт дээр орж ирээд явж байна. Энд нэг гайхамшигтай дэлгүүр байдаг гинэ. За сайн уу? За юуны хажууд сууж энэ да танаа. Ямар сталцээ. Энэ одоо ягаан юм. Гоё юмс. Одоо бариу юм сул юмсгэр тэгэл ерөөсөө. Тэрийг дагаад байсан. Тийм үү? Нэрээ тийм л гоё бариу юм. Би эднийхийг бүр ингээд Instagram, Facebook-аар зөндөө харсан. Наач өстө тасраа. Ингээд нэг Бариу юмсгүй сул юмс. Усны хувцас нөгөө усны бассейн цэсний дараа шууд эднүүсээ нөгөө нэг альчуур маягаар өмсөд хэрэглэн. Хийгээл явж бүр Амандаа шаагилдаад л босгочудээ гэж. Дэлгүүр хэсгээрээ хиймрэн сэрэгдэг гэж үнэн бололтой дгөө. Яа. Зөстэй шумбад орчин үстэй. Тэгвэл ямар ч төрлөөр сонгож болох юм байна. Фитнес йогийнх ч байгаа юм байна. Чөлөөтч байгаа. Одоо арайч нэг тулаг байна. Яг биологийн носталги гэсэн тэгтээ арайч таяганд орчих байна. уулруугаа. Жиксимиксийн хувцснуудыг бол хүн яг ингээд нүцгэн биеийн дээрээ өмсчээж илүү яг энэ брендийн утга учирыг мэдрэх юм байна гэж бодлоо. Биеинд бүр ингээд маш гоё зөөлөн тухтай мэдрэмж өгдөг. Пүүзэс өмсчлээ одоо бүр бэлтгэлээ бүр юу лээ нөгөө хашраамаар санагдчихлаа. За тэгвэл бэлтгэлээ хашраагаад байж тээ. Одоо яг л фитнесийн тамир жижиг харагдаж байна.
Гай тэмцээндээ амжилттай оролцохыг хүсье. За баярлалаа. За. Өнөөдөр гоё хөцтэй болсон ч юм уу тэрс ураад авах Ийхүү бүсгүүчүүд булчингаа зангируулж хөлсөө урсгахаар ган спорт центр рүү хөдөллөө. Баахан бэлгнүүд аваад ирсэн. Ямар сахар энэ дээр гарах вэ? Бид ч одоо тэгээд хоолны аваад болчтой. Сахар юм биш. Сахар дээ. Бай. Одоо ингэ жим байж ах чи ингэж юм сан. Сонголцоод байгаа сте. Яг тэр үедээ ихтэй хамгийн сайн байна. No sugar have it. Өн удахгүй. Тэнийхээс Найзлах. Найзлах бомноос нэг хатсан. Оо нэрээ нэг гамбар ирсэн шүү дээ. тэгээ солирдсон. Гамбар ирсэн найзаас ичиж. Тэгээ та юм мэдхгүй гэхэр чи би амар айгаад тэр талын хаяад тэгээ өвгцэн идсэн. Ерөнхий ивент идэвхж эх орондоо оргуулсан эрүүл хөрсний шим эзэгтэй брэнд. Ерөнхий ивент идэвхж Сингапурын номер 1 Iced Tea Poca. Ивент идэвхж ирээдүгээ хайрлая. Хайрын хот. Дэмжигч Jexi Mix. Хамтрагч таны амьдралыг өнгөлнө. Focal брэнд. Дэмжигч шинэ бүхнийг төрүүлж мэдрэ MG Motors. Бэлтгэлийн 6 дахь өдөр хоолны шүүлт. Шүүлт чиглэлээ дэ оролцогчид багшийн заавраар хооллож чадсан эсхийг харцгаая. Дэглэмээ алдаагүй байгаа да. Би таны хоолны дэглэмд гурлан бүтээгдэхүүн ялангуяа юм кейк бичиж өгөөгүй яагаад ийдсэн? Гой харагдав. Тэгэд хүнийхээс нэг хадсан. Хинийхээс? Найзлах. Найзлах бомноос нэг хатсан гэж. Борцог гэдэг үгсийг ой тооноос авч аяхгүй бол горигүн дээ. Миний 3 хоног хоолны дэглэмээ айгүй сайн барай явж исэн. Тэгээд 3 дахь хоног дээрээ өдөржингөө халуураад бараг мэдчих чадаагүй. Маргааш нь тэгээ би гайг болсон чинь амар өлсөөд тэгээд ядчихахт нь гой амттай юм хүн идээд харан тэгээд ганц хацчихъя гэж байгаа. Тэгээ хазаад нэг дэглэмээ жоохон зөрчсөн. Хоёлоо жингээ асах гэдэг ш танаа хэвлийн өөхөө аралдаа. Тэгэхээр одоо 45 хоногийн хугацаанд ахиж найз залуугийн боовноос нэг ч удаа хазмааргүй шүү. За амлаж гинэ. Амлаж байна. Зүр хоолны тал дээр бол мэдээж хэцүү, маш хэцүү, амар аппетиттэй болохоор тэгээ энийг л арай ээж л дарж ин да. Эсвэл нэг багш нь танд өдөрт ерөнхийдөө нэг 4 удаагийн хоол бичиж өгсөн. 4 удаа хоолсон ирнээсээ өлсөж өгөх гээд байгаа юм уу та? Тэр харин багшаа яг тэгсэн. Тэр өдөр ер нь амар хачаалтай байсан байхгүй юу? Гэтэ хангалттай цадсан. Тэгсэн ер нь амар хачаалтай байсан. Тэгээ оройн диску месо шүлэг утсан. Амтдны ертөнцид хэсэг саатад ирэхийг хүсчил байгаа байхдаа Дон нам нь танилуу зураг явуулахад арай жоохон өлөн харагдаацсан юм л та. Хоёр ширхэг юм жижиг юм уу? Найзлуугийн боолноос хацаагүй. Найзлуу байхгүй. Үнсээ чин хэмжээж идэв шүү зэ. Хойлоо нөгөө хоолоо хэмжээг нь тааруулахгүй болохоор ингээд өлөнтөөд шүү дээ. Хоолны дэглэм нэг 2-3 хоног бариад эхэлсэн дасглаа өөрийнхөө хэмжээнд л айгу гайгүй эзэмшсэг санагдаад нэг өөрийгөө шагнасан байхгүй юу? 70% хар шоколад энэ 2 нүдийг идсэн. Би таныг шоколад бийд гэж хэлээгүй шүү дээ. Хэн идсэн? Шоколад тэгэл хар ухаанаар нэг юм бодоогүй зүүн мөрөн дээр чөтгөр шивнсэн. Ийм шивнэг 45 хоног сонсож болдгоо юм штэ Акбота минь. За хар шоколадыг хар ухаанаар бодоо идмэрг байна. Окей. Өөр талхан дээр юу тавьсан гэдэг үлээ? Бяслаг гэх юм уу? Би танд энэ 7 хоногт талхан дээр бяцлаг төрөж идэгсэн юм уу? Гүйлдээ би нөгөө нэг бас л нөгөө өөрийнхөө юугаар л нэг юу атсан. Гуанзгийн хажуугаар явсан чинь амар гоё хоол мөрдөд. Тэг яг зүгээр ногоотой шүл аваад очиход гимгүү гэж утсан байхгүй юу? Тэнгүүтээ багш зургийг аваад багш руу явуулаад гинтчихгүй юу? Явуулаг байсан бол чи яах вэ гэж. Тэр дор нь харсан чинь та над руу хариу бичихгүй тэр нэг хоолны зураг явуулчихад алга болцсон биз дээ.
Та бүр намайг хараагүй сэндэгчгүй байсан биз дээ. Хамгийн анхны өдөр харин багш нь шүлтэй хоол идгсэн те. Үхрийн махтай одоо юм нарийн аваатай. Тэгсэн чинь гэвч Харта гуанзангийнх бэ нөө те. Гэртээ хийсэн бэ нөө айлт хийсэн бэ би хараа мэдэн штэ. Багшийн шүүлд чирүүхэн байна шүү. Өчиггүй хэлүүлээд лавлаа. Тэгээ та юм мэдгүй гэхэр чи би амар айгаад тэр талын хаяад тэгээ үрцэн идсэн. Нэмээд үү? Хэцүү байгаа. Гинт ингээл ерөөсөө амьдралд яг хэрэгэлдэггүй юмнуудаа гинт хэрэглээд эхлэнгүүт нөгөө урд нь дадал болсон байнгын дадал болсон тэг хүнсний хэрэглээ хайж чадахгүй. Хүлээшний мах ширхэг. За гоё штэ бас тий. Хаана ицээ? Гэртээ. Би хийсэ. Ээж ч юм захиж яваас ч тэр ээж яаж байгаа. Үгүй гэхдээ ээж үгүй гэж өгөөгүй би зүгээр өөрөө хулгаалцсан. Нэрээ нэг гамбар итсэн шүү дээ. Тэгээ солиорсон. Манай ариунаач бахархалтайгаар зарлан тунхаглаж байна шүү. Та яагаад ингэж намайг зовоодгийн? Зүгээр хэлчих болдгоо манаадхаа. Тэг би хэрвээ мэдчих юм бол бушуухан шиг арга хэмжээ аваад болно штэ. Тэг та надаа ингэ хэлэхгүй гүрийгээд байгаа яа гүрийгээд байгаа. Үннээ хэлэхгүй бол ягаад ч юм тэгэл тий дараа нь худлаа өгөндөө ороогдвол тэгэл тэрнээс болоод өвшөө ёсоо асуудал болох юм болоо гэж бодоод нэгэн тал үннээ хэлчихээ даа тэгэл үннээ хэл. За миний хувьд бол яалтчгүй үнэхээр тасглаа бол би амар жаргаж хийж байна. Тэ уулаасаа жаргаж хийн гэдэг код өгцөө. Хоолн дээр өстө нэр ноён нуруу уграад байна. Яалтчгүй ноолорон малгай авч өмсөөд юм ноолор хүзүүч авч өмсөхгүй. Тэгсэн чинь хоёр юм Халлоуины юм азийн суглаа ирэхгүй юу? За. Азийн суглаагаа маа гэд төгсөн чинь яг хажуудлынхын төлөөжүүгийн одоо тэндээс 2 шоколадны торт хожсон. Түүний нэгийг бол шууд илгассан. Тэгтээ азан юм даа гэж бодоод хоёулаа 2 ширхэг хар кофе нэг тусдаа авч угаад тэгээ шоколадтай бор боовноосоо 2 удаа өмгсөн үнэ. Тэрнээс гадна дахиад нэг байна. Тэгээд орой ирсэн чи өстө өлсөөд үхэхийн туйл. Би тэгээ хоолой бэлдээд аваа гараараа гэж хэлсэн шүү дээ. Бүр үнэхээр ноёд нуруу тас ураад ороод ирсэн чи яасан? Манай ээжийн минь хоньны махтай байцаатай хуурах хийгээд тавьсан байсан. Ороод ирэхэд сэнсгээл хоньны махтай байцаатай ураг заа. Нэг халбарыг ингээл пунк гэж тавиал гөнөөхөө идсэн чинь нэг хоосон юм руу шидэгдэж байгаа юм шиг тийм мэдрэмж орж ирээд яг буцаж очиод дахиад нэг халбарыг хийгээд пунк хийгээд тэгээ хоёрыг идсэн. Хөөх нүдэнд харагдтал ярьж байна гэж. Тэгээд өнөөгөө бусаад ирсэн чинь нэг хил бүр дээшээ болсон байсан. Хоолны дэглэмээ барихгүй бол над 45 хоног гэж ингээ хэд хоногийн талигаа явчлаа штэ. Багш бол хараал мэдчихээн болоосаа. Яг ингээл 5,000 тий 5,000 эмэгтэйчүүдтэй ажилласан гэж тий. Тэгэхээр чин бүр ингээ хараал нэртэй л мэдх юм аas. Хүний харцнаас бол шууд уншиж гин уулаасаа тий. Чад өдөр гэртээ очингуудаа бол дахиагаа жигнээд жигэнсэн байцаатайгаа идцээ. За тэгэнгүүтээ би нэг кино за догсоод байлгүй зүгээр идсэн юм хэлээд. Багш төвчээр алдаж эхэллээ. Хоолны дэглэмээ ягштал барьсан оролцогч үнэхэр байхгүй юм гэж юу? Үхрийн махаа нөгөө багшаа ингээ жигнээгүү тэгээ жоохон соустай ингээ. Ямар соус? Тэрийн нэстэ мэдсэнгүй би нөгөө соусээ тэр соусаа. Тэр нэг киноны хоол ахгүй. Тэгээ үхрийн мах байгаа юу? Найрлагч нь өгч байгаа юм уу? Тогооч маань л өгсөн юм л да. Тэгээ би бас өөрөө за оройтчлаа одоо баг гэртээ очиж мэдээж амжихгүй байна да гэж бодоод. Тэгтээ уул ингээ усаар жоохон ингэж байгаа л идсэн. Зөрчсөн шалтгаан маань ёстой нөгөө амьдралын ирэхээр гэдэг шиг юм болцсон юм л да. Би тэр хоолыг чинь маш тогтоо да. Тус бүртээ чинь би ингээд ярьсан штэ. Зургийг явуулсан штэ. Ийм юм мэднэ. Буунд нь ингээ хилээд ч юм уу эсвэл багш нэг юм зураг явуулсан бол ингээ надад амар штэ. Багш та хэдийг бүр ойлгуулах гад хооронд ч одоо видео кол хийгээд тий. Тэг яасан. Зургийг явуулаад грамын бичээрээ ойлгосон уу? Ахаад унширээ багш нь маш сайн тайлбарлаж өгсөн. Тэг яагаад юм алдаа гаргаад байгаа юм бэ? Даарлцсан юм би өөдөөс инээж миний та дөөсtös ичихгүй нөө. Нүунд нэг ингээд ичих болчиххаа бидэг аахгүй юу? Бүр ингээ бахархаадахын өөдөөс харчаад гамбар идсэн найзаасаа ичиж. Яагаад вэ? Үннээлж агч. Бодибилдинг фитнес бол хоолн дээр суурилж явдаг спорт. Өнөөдөр та хэдий инээдтэй санагдаад гоё мэдсэн өмсчод те гоё санагдчихж болно. Гэхдээ 45 хоногийн хугацаанд та хэд хоолн дээр ингээ алдаад ах юм бол үр дүн өрөөсө гарахгүй. 1000 инчээ надтай өсөр чарайгаа тасгал хийгээд. Нэг юм юу гоё хөөрөд баясаад ах юм бол биш ахгүй юу?
7-ын долуулаа дампуураад хоолны дэглэмээ алдсан юм чи одоо надтай хамт 1 цагийн хугацаанд тасралтгүй өөгш дах тасгал хийн. Биеийн бүх булчинг ажиллуулсан өөгш дах тасгалын. За гэрийн нөхцөлд ерөөдөө бол хийгдэх боломжтой. Тэгэхээр яг зарим тохиолдолд бид нар фитнес рүүгээ явж чадахгүй байх үедээ гэртээ тасгал хийж болдог тий. Тэгэхээр тэр үед хийх боломжтой тасгалууд ялангуяа идэж уусны дараа хийгээд шатаах тасгал хий заяа. Юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ ингээ хоол нэрээ алдах юм бол ойлгомжтой. За тасгал руу оръё. Багшига хилэнг бадраагаад авсан тэд маань өнөөдөр ч чангалуулах байх та ямар ч амжилт хүсээ бүсгүйч үү дээ. Өмнө нь болохоор багшийг нөгөө нэг Instagram, Facebook-оор ингээл дагдаг, хардаг байсан болохоор би ингээд гайгүй л хүн байна да гэж ингээд мэдгэнийх амар одоо айдаг шигээ тэгж айдаг байсан. Тун удахгүй. Суу. Яа, багш яа. Үржаанд гой суугаад та. Юу игээд андаа үржаанда? Цэвчин цусаад өгдөж. Ерөнхий ивент төгч сахаргүй эрүүл уургийн амттан бомбар. Ерөнхий ивент төгч гэр бүлтэй хайртай хүн бүрт синержетик. Ерөнхий ивент төгч илүү жаргалтай амьдрал Арла. Ивент төгч Номин Гуаша Face Fitness Salon. Хамтрагч өглөөний зөв хоол Movios. Хамтрагч Супрос H2. Хамтрагч аз жаргалыг ингэртэй тэврээ. Ojmed үр шилжүүлэн суулгах төв. Цагнуудаа тааруулчих одоо. Тасгал руу оръё. За тэгээд багш нь ингээд Smart Store-ийн Kestic брендийн хамгийн сүүлийн үеийн загвар байгаа. Smart Watch-ыг жазнаад өгчөө. Одоо ойлгохгүй шүү дээ. За. Ямар өнгөтэй гэж амжилтгүй харцгаа явах юм. Яаны ганаа. Ой цагтаасаа. За энэ хар өнгөтэй юм байна. Ялагч удаагүй бүр баярлалаа. За хэдүүлээ 1 цаг бэлтгэлийн дасгал дээрээ кардио гэдэг дээр нь тааруулж ирээ за хүмүүстээ цагнууд дээрээ. Кардио тааруулчих. За тааруулчлаа. За дасгал руу оръё. Бие халаах хамгийн энгийн дасгал. Гэхдээ харагдаж байгаа шиг тийм ч амар биш. Яг одоо дагаад 1 минут хамт хийгээрэй бүсгүйч үү дээ. Хөлс маш хурдан гадагшилж бүх хэсгийн өөхийгтэн задлах болно. Амсгаа аваа гаргаж шүү заяа. Амсгаа аваа гаргалаа. За болж амсгаа аваа гаргая. Болж гэн. Яараа болоогүй шүү орно. За сүүлийн 30 секунд. Олоо. 5 4 3 2 суу барьлаа. Дош суу барьт. Суултаа барьлаа. За барьлаа 10 секунд барь шүү. Гараа урагшаав. Нуруу хацих. Суу. Яа, багш яа. Суултаа суучаа штэ. Гар урагшаа барь. Толгойгоо өргөжлөл. Суу 10 секундээр бөөндөө хүлээж шүү. Энэ ч суухгүй штэ. Жохон дэшээ. За амраа. 30 секунд. Йоо бурхан минь. Би болчихсон болох. Дэшээ хөлөө хөдлөв. Цэвчин цусаад өгдөж. Би яг хөх гэдэг шүү. Биеийн бүх хэсгийн булчинг ажилуулах дасгал. Гэрийн нөхцөлд хийх боломжтой. Завгүй ээжүүдэд хамгийн үр дүнтэй дасгал. 17 суултаа ариунаа. Яах гэдэг ариунаа суут. Суу. За сүүлийн 20 шүү 20. Ариунаа ээж дуусахад бөөндөө дуусна. Ямар ч юм тэгэл хаа хүртэл тэсгээ тэгэл үзэндээ явандаа тэгэл шантарна гэд одоо яг яах ч гэсэн юм лээ тий. Энийн ард гарч чадахгүй бол тэгэл өвшөө амьдрал зөндөл олон шалгуур байдаг шин. Тэр болгоны ард гарч чадахгүй тэгэл мяра шамрал тэгээд ах юм биш үстэй. Тэхүүн тулд хичээл гэж өөртөө хэлмээр байна. 10 дахиад авах. Үржин андаа яваарай. За авлаа. Эхний 10-д амарч байгаарай. Ариунаа босоо сүүлийн нэгээ хийдээ. Яваарай. 11 явлаа. 12 13
14. Яач? Хурдан хэлтэй. Олтоо шиг хийгээд өглөө. Яв л да. Яв. Хэдвэ? За, явлаа. Таануудаар байна шүү. Болж байна. Яваарай. Хэдв. 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 Тал хэдэн бэ? Яат. Хурдтаа та хэцүү юм бэ? Явчаа штэ. Явалтаа харина явалтаа. Яат. Гэлц хэдэ. Яа, за сүүлийн 3 үсрэрлээ. За багштай 3 орч. 3. Тэргээ тэнд иглээд байгаа юм бэ? Явалтаа. Та дуусгасангүй босоод. Үгүй. Наа том бүксөө багсаг. Бос. Гэлцэт. Бос. Хэдэн бэ? За ганц явт. Хэдэн? За нэг сүүл. Орцсон мó. Тэгээ яг ингээд фитнес зааланд хийгээд байгаа хүмүүсийг харахад гайгүй ч юм шиг багтаад байдаг. Тэгээ хийхлээр бүр амар. Хэвлийн доод хэсгийн булчинг ажилуулах дасгал. Хэвлийн доод хэсэгт тань нягтарч зузаарсан өөх байвал яг одоо дагаад хийгээрэй. Энэ бол бүсгүй хүмүүрийн хүсдэг гойлог хэвлийтэй болгох шидэт дасгал шүү. Яа, 3. Шууд. 4. 5. Явлаа. 6. Эхнээс доол шүү явахгүй бол 7. 8. Яваарай. 9. Хурдан. Явлаа 10. Явлаа. Дахиад сүүлийн 10 явчих. Барьлаа. Сүүлийн 10 секунд 10. Би хөвтөлтэй дасгалч дуусаагүй штэ. За 10. За буунд 10 явчих 10. Яваарай 10. Явлаа. 9. 8. 7. 6. 5. 4. 3. 2. 1. За босоо идүүлээ. Босоод ирээ. Буунд дуусчлаа штэ. Буунд баяр хүргэний гой алга тарч идэх үү. За маш сайн байна. За онцгойлоо өгтөө. Ер нь өнөөдрийн багшийн өгсөн дасгалууд хөнгөн дасгал нэг ч ширхэгч байгаагүй. Ер нь бол хүнд байна. Одоохондоо хийлгэж байгаа бүхэл дасгал. Гэхдээ явандаа одоо би маань дасаад илүү сайн болно гэсэн итгэл байна. Гэхдээ би нэг йогийн гудс авсан байхгүй дасгал хийнгээд тэгээ дээр нь гараад зур унтчдаг л байсан л та. Яг зурагчныхаа өвөнд тавьж байгаа. Гэтэ тэгээрээ гол нь дасгал хийх хэрэгтэй. Тэр хин-хинийхэн цагийг хүнлээд хин-хинийхэн одоо тий гаргаж байгаа хөдөлмөрийг үнэлээд өөрсдийнхөө төлөө хичээх хэрэгтэй ахын нь. Тэгэхээр багшийн дахиад нэг сануулхад хоолой дахиж хизээч алдахгүй 45 хоногийн хугацаанд амлаж байна. За ингээ өнөөдрийнхөө бэлтгэлийг дуусгая. За. Тун удахгүй. Дэги юу шиг сан отоо. Дэги. Яах гэж ардаа хатгаа. За барьж. Ерөнхий ивент тэтгэгч Аз жаргалын амт Мөдлүү брэнд. Ерөнхий ивент тэтгэгч Монгол хөрсөн дургуулсан шимтэй хөлдөөсөн ногоо. Ивент тэтгэгч ирээдүгээ хайрлая. Хайрын хот. Дэмжигч Jexi Mix. Дэмжигч шинэ бүхнийг төрүүлж мэдэр MG Motors. Бэлтгэлээ ингээ сая дуусгаад баяртайгаа хариулах гэжсэн. Даанч миний итгэлийг алдсан учраас нэг чаленж явуулах нь шүү заяа. За тэгэхээр энэ чаленжийг багш нь 4 болон 3-аараа 2 хэсэгт хуваана. За оролцогч Үржин анд ийшээ зөксөжээ. За оролцогч дэлгэр цэцэг ийшээ зөксөж байлаа. Оролцогч Арина ийшээ зөксөн. Оролцогч Дона тийшээ зөксөн. За жагцмаа ийшээ зөксөжээ. За ингээд манай дөрөв энэ ч та дөрөвийн хувьд болохоор ингээд нэгдүгээр хэсэг байх нь шүү дээ. Та гурав болохоор хоёрдугаар хэсэг. За нэг баг бол биш ингээд хоорондоо өрсөлдөх гээд байгаа. Та гурав хоорондоо өрсөлдөх нэ шүү заяа. Бид хоорондоо өрсөлдөх юм уу? Тийм хоорондоо. Тэр дөрөвтэй биш юм уу тий? Биш. Дөрөвлийн хоорондоо юм аа. За багш нь та бүхэндээ октооддаа чаленжийнхаа дүрмийг танилцуулъя. Помидор энэ. Помидороор яах гэж байна гэж бодож байна.
Хоолны дэглэм зөрчсөн оролцогчдын шийдгэлж хүнстэй холбоотой байх нь. Хагалуул. Хагалж амандаа хэлсэн болоо. Унавал помидорн дээр унах юм болоо. За ингээд помидорнуудын багш нь ингээд доор нь бүгдээр ингээд тавих нь шүү заяа. Яна харин эдх юмыг одоо ингээд газар тавьчлаа уучлаарай. Гэхдээ чаленжаа сонирхолтой байх үүднээс багш нь помидор доор нь байрлуулж тавилаа. За өнөөдөр хийсэн хамгийн хүн тасгалууд энийг болвол эндээс гар урагшаа барьсан тийм үү? За ингээд барих нь штэ. Бариад доошоо өнөөгөө помидорн дээр унах магадaltaй ах нь штэ. Тэгэхээр хамгийн сайн барьж чадсан бол нь хамгийн хурдан унсыг багш нь харах гэдэг шүү заяа. Альнаас нь эхлэх үү? Аль хэсгээс эхлэмээр байна? Тэр гурав бол унах юм байна. Танаа баг яах юм? За тэгэх бид өөр эхэлчихё. За гэнтэлээд авлаа. За нэгдүгээр дүрм доошоо сайн суун. Хоёрдугаарт гар тухайн ууларахгүй шүү заяа. Ойлгомжтой юу? Сайн суух нь хагас. За суулаа барьлаа. За эхлэе явлаа. За гар тагшгаа. Гар нь ууларахгүй. Доорой. Гар тагшгаан дэлгэр цэцгээ. Өө Акбото, эвлэгхэн гэгч нь өнхрөөд сэмэрхэн яваад өглөө. За дэмжиж байгаа олгочтой өрөм өгч олоо шүү. Гар Башаа суугаарай. Дэлгэрцээ сууя. Багшийн шийтгэл чанга бай шүү. Бүсгүүчүүд ч бууж өгөхийг хүссэнгүй. Үнэхээр гайхалтай. Дэлгэрцгээ. Тасглаасаа илүү нэг дуусаад нэг чаленж хийсэн ч гэсэн тэр тасглаасаа амар байсан. Одоо хүртэл ингэ. Яг алч. Хөөш яах гэдэг юм бэ? Суултаа. Гар тагшаа. Тэлстэй үнэхээр гашгараад бүр ингээд хараалын үг хэлмээр яг тийм бүр үнэхээр өстэй бүр яг тийм момент бол гарт юм байна. Ялцчихгүй. Хөгжөөнд дэмжигч сайтай байхад хүнд дасгалагч төвөггүйхэн даваад гарах бололтой. Дэш жаахан. За ядагдаад помидорн дээр унж олно. Хамгийн дөрөнд унж олно помидорн дээр ядагдаад. Хэрэг өсөх юм бол суугаарай. Ядагдмааргүй бол барь. Бууж өгөх хүсэж байгаа юм бол доош помидорн дээр сууж олно. Гэхдээ яг помидорн дээр суу шүү. Эхэндээ тэгэж барихад би зүгээр чадаад байсан байхгүй юу. Тэг яг нөгөө яалтчгүй нилээ нөгөө ядарсан хойно бариулсан чинь үнэхээр ингээд яг болчмоор ч юм шиг санагдсан л да. Гэтэ би чи түрүү чадсан штэ л гэж өөртөө хэлсэн. Цуултаа доноо. За юу та гоо саалээ. Ядагдаад помидорн дээр сууж олно. Тэгээд дуусгая. Ялагдмаар байна уу? Барих юм уу? Харин өвчтэй шорт шин авсан уцаа. За яг гүц суудах. За яг багшаа харж суудах. Явлаа барьлаа. За барьч. За суулаа. Барьлаа. Дона гоё шүү. Чист яг зөв сууж. Бас бага юм байна. Дэлгэр цэцгээ доошоо суултаа. Тэсвэр төвчээрийн гайхамшигыг үзүүлэх шиг болж байна да. Бараг 6 минут өнгөрлөө. За босоо. За энэ удаад үнэхээр шатуу өөхнөд байна. За оролцогч дэлгэрцэгч оролцогч Дона оюун зал гурван маань бол сэтгэл зүйн үед бол гайхалтай юм байна. Маш их тэсвэр төвчээртэй байна. Хоолоо яг ингэ бариад өгчихцээ. За баярлалаа. Помидор. Багшаахан чаленж та гурав бол ядагдсангүй. Эшээ. За дараагийн багийнхан хэр төвчээртэйг харцгаая. Тэгэхээр дундаас нь Акбото чаленжийн дундор завсарлаа явчихсан учраас нөгөө гуравтаа хамт хийх нэ. За доош суугаа барьлаа гар урагшаа. Багш нарыг. За гүйцэтгэлтэй. За арайна суугаарай та.
Суур. Суулта. Яа би яг унаа авшаа. За бэрээ. Жоохон доош сууч. Юу үгээгүй шууд унгах гэж байна. За жоохон харагшсан. Амар хөл гар гэж хэвлэний дасгал хийцэн байжж буцаад ингээд дөнгөс амар гой дууслаа гэж гарын алгаа ташаал гэсэн чинь дахиад тэр ингээд тасгал гэж бодлоор ёо үнэхээр шантарсан. Багш нь ард нь агаа шүү. Багш руугаа наа өгцгөрөө амар юм хийе. Ой, яах гэж ард байгаа юм бэ? За барьж. Унгах гээд байна. Холтчихвол бид нар яа багш. За. Жоохон харагшаа. За суугаадах. Бусдаа өндлөө шүү. Бус нь ингээ эхэлсэн ба штэ. Оролцогч ариунаа. За гар урагшаа яваарай. За багш нь харж байна. Хин хамгийн удаан барих нь байна. Хин хамгийн хурдан унах нь байна. Хоолны дэглэмээ зөрчөөл ах юм бол багш нь иймэрхүү чаленж болон шийдэглүүд яваалах нь шүү. Тэгэхээр ахиж хоолны дэглэм алдахгүй, яс маханд нь шингэтэл ойлгуулахгүй бол та хэд анхнаасаа хоолны дэглэм алдчихлаа. Гараа тэгшгэ. Гараа урагшаа тэгшгэ яваарай. Бараарай. Арина. Яваарай. Гар тэгшгэ яваа шүү, нурууцэх. Бараарай. Барлаа. Үнэхээр бүр нөгөө бас ингээд зангираад нэг шүрмэс татчих юм шиг аюу мэдрэмж төрсөн те би угаасаа л цаашдаа чадахгүй байсан учраас би гүрийнхээ хүсээгүй тэгэл унсан те. Тийм. За эхний өмнө бомдорн дээр унчлаа. За ингээ эхний бомдорн дээр унсан бусдууд нь бол барьчлаа. За багшгаа ойртоо өрөө дээр багш нь чаленжаа дуусгая төхөө. Болцсон. Юу хийж байгаа юм та ганцаараа? Дууссан. Гайгүй. Хоолны дэглэмээ алдсан учраас багш нь өнөөдөр ийм хүнд бөгөөд та эдэг сорьсон чаленж авлаа. Харахад амархан боловч хийж байгаа хүндээ бол асар хэцүү. Тэгэхээр багшаагийн чаленжийг давж чадсан хүмүүс бас байна. Давж чадаагүй нэг хүн байна. За оролцогч Акбота бол хамгийн түрүүнд унсан. Багш нь хоол хүнстэй ер нь бол аюу хүндэтгэлтэй харьцдаг. Өнөөдөр гэхдээ чаленжаа сонирхолтой байлгах гад ийм чаленж явуулчлаа шүү. Заяа. Мэдээж хоол хүнстэй бол ингэж харьцах буруу. Гэхдээ өнөөдөр багш нь чаленжийнхаа яалагчид эргэн хардаа Акбота нөгөөнийг авсан гоё хувцас нь ингээд помидор болчихсон байгаа учраас үүнийг арилгах шаардлагатай. Тэгэхээр хамгийн түрүүнд чаленжтаа бууж өгсөн ч гэсэн би таныг шагнахыг хүсэж байна. Би таныг уурчлуулад байна. За энэ юм байгаад байгаа. Хэдүүлээ нөгөө гоё дэлгүүрөөрөө гоё баахан гоё хувцас авсан шүү дээ. Тэгсэн чинь помидорн дээр нь суучлаа. Энийг яагаад помидор тавьсан бэ гэхээр Synergetic гэх нэртэй бүтээгдэхүүн байгаа. Энийг хэрэглүүлэх гээд байна. За багш нь бол аль хэдийнэ хэрэглээд хүч чадлыг мэдэрчихсэн. Тэгэхээр хоёлаа өнөөдөр толботой болсон хувцас энэ бүтээгдэхүүнээрээ угаагаад туршаад үзээрэй. Synergetic маань бүх төрлийн толбыг арилгахаас гадна химийн найрлаггүй. За дээрээс нь хашил өгөхгүй. Нэлх хүүхэд ч гэсэн эргэлж болдог юм даваа талтай бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр хоёлоо өнөөдөр очиод хувцас угаагаад үзээрэй. Энэ толбол 100% арилна гэдэгт төгш нь бол итгэлтэй байна. Тэгээд цаашдаа илүү их хүчтэй байгаарэ. Чаленжтай дахиад цаа орно шүү. За дараагийн чаленжнаас ороорой. За. Ялан нь л бэлэг өгөх биш. Нөгөө нэг ялагтаад хувцаа шинэ авсан хувцаа жоохон муухай болгосон болохоор тэрэнд нь тааруулсан ийм одоо шагнал ийм хөгжөөнд байсан юм шиг л одоо санагдсан. Бэлтгэлээ дууслаа. Үргэлжлүүлээ номын гоошроо явах шаардлагатай. Тэгэхээр эмэгтэй хүн маань төгс өөрчлөгдөхийн тулд толгооноос хөлийн үзэр хүртэл өөрчлөгдөх ёстой гэж бодож байна. Тэгэхээр та хэд маань бие өөрчлөлт зогсохгүй нүрээ ч гэсэн давхар гоё өөрчлөлт гаргаад өрчихгүй те нүрэн дээрээ хүртэл гоё өөрчлөлт гаргахыг хүсэж байгаа бол номын гоошроо тогтмол явах шаардлагатай байгаа. Ингээ хэдүүлээ номын гоошроо явцгаая. За. Ерөнхий ивент итгэгч
Сахаргүй эрүүл амттан Chica Lab. Ерөнхий ивент тэтгэгч эрүүл усны нууцыг STLS. Ивент тэтгэгч Номин Гуаша Face Fitness Salon. Хамтрагч таны амьдралыг өнгөлнө. Focal Your Brand. Хамтрагч өглөөний зөв хоол Movios. Хамтрагч Суперус H2. Хамтрагч аз жаргалыг гэртээ тэрвэрье. Ojimmed үр шилжүүлэн суулгах төв. Ой, наа. А? Чи үгүй энэ ард хэнэ. Ай. Бөөндний 6 дараа ус. Чи хичээд авах уу гэж хараа. Их хотын төвжирэл донд уйдаага гаргах арга сэтгэл хэрэгтэй. Өндгөн бэлтгэлийг амжилттай даван туулсан бүсгүүлчүүдэд мэдээж амралт хэрэгтэй. Өөрчлөлтийн төлөөх аяллаа дараагийн зогсоол Номин Гуаша Face Fitness Salon. Сайн байна уу? За та нарын бэлтгэл нь сайн байна уу? Дэжгүүдээ явж сайн байна уу? За өнөөдрийн хувьд 7 оролцогч маань бүгдээрээ нүүр өргөөж залуужлах массажинд орно. За манай Pismall-ийн салбар маань нэг доор 10 хүн авах хүчин чадалтай байгаа. За та нар маань нэг нэгээрээ өмнө үйлчлэгийг аваад орж исэн бах тий. Гашаад тогтмолсаа ороод байна. Надад ер нь бол аюу гоё санагдаж байгаа л да ингээд хусаад жижигрүүл гэхээр. За тэгэхээр өнөөдрийн хувьд бол 7 оролцогч маань бүгдээрээ хамтдаа дотны яриа өргнүүлээд хамтдаа зэрэг үйлчлэгийг аваад орох нэ. Pismall салбараа одоо би танилцуулаад бүгдээрээ үйлчлэгэнд орцгоё. За манай Pismall салбар маань болохоор 4 тустай өрөөтэй тэгээ заалтай байгаа. За нүүрний өргөх массажинд орсныхоо дараа нөгөө үйлчлүүлэгч нар маань нүрээ будах мейкап хэсэгтэй. За тусдаа орохыг үйлчлүүлэхийг хүссэн хүмүүст байна зориулсан тусдаа өрөөнүүд байгаа. За энэ заал нь байна л 4 үйлчлүүлэгч нэг дор орох боломжтой байгаа. Тий. За манай гоо сайхан чогтууд маань байна. Сайн байцгаана уу? 7 оролцож байгаа нүрийг маш гоё залуужуулж өргөж өгөхдөө манай салоноос бүх хүч чадлаа гаргах болно. Тэгээд та бүхнийгээ үйлчлэгээндээ орохыг урьж байна. Баярлалаа. Ямар гоё юм бэ? Би ер нь яг гоо сайхандаа анхаардаг жанрын хүн бол биш. Арсандаа баг анхаарал хандуулдаг нэг орой яг угаах нүгнэн тэгэл нэг маск тавьчихдаг. Илүүд гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэгээд Номин Гуашаад яг ороод ингэж явсан чинь манаас ойр тойрны гэр бүлийнхэн найз нөхөд бас яг үр дүнгийн шууд хэлжэлээ. Ингээд царайчин гоё яг вилан хэлбэрт ингээд шүвийгөөд бас аюугаа гэрэлтэж байна. Арс чи аюугаа тийм гоё болцсон байна яг Монголд ирснээс хойш гээд. Тэгээд миний дурчин аягүй өрчлөөс таахгүй юу. Би аягүй нэг тийм нүрээ өрчиж гэж ярьдаг. Аягүй их тийм нүрээ ингээд янз бүр болгож духны өрчлөө их багасж байгаа. Тэгээд аягүй гоё царай сайхан яж чинь гэрэлтээд нэг юм тунгалаг болдог одоо тиймэрхүү. Духны өвчлөлийн хувьд бол тухыг аюу сайн гоо чангалаад, арсыг нь чангалаад татаад өгч чинь гэсэн үг. Давхар нь тухандас тодорхой хэмжээний хаван байдаг. Хаван нь аюу сайн хөөгдөөд ирэхээр тухын өвчлийг болоод татагдаад өгөхөөр өвчтөний бүдгрээд тэгээ одоо хоёлаа тууштай 1-2 өдөр өнжөөд тогтмол орох юм бол тухныхаа өвчтэй нь уламгүй хэм болоод бүдгрээд арилах бүрэн боломжтой байгаа шүү за. Би одоо ингээд яг нүүрний миний хэлбэрийг ямар хэлбэр вэ?
Ер нь аль V-line. Тэгээ V-line болохоор ч одоо V-line-ыг квадрат болсон. Бүр амар ингээ баг цоолчхоор болно гэсэн. Тэгэхээр ер нь аль аюу гоё хөшөлт нь бүр аюу гоё удаашинтаа л гэсэн. Тэгээ юмнуудаа тайлбарлаад янзлж илээ. Тэрнээ гоё санагцаа. Тэгээ одоо нүүрэн дээр бас тохирохгүй бүтээгдэхүүн байж болно шүү дээ. Тэгвэл арсны онцлог асуугаад ингэж бүтээгдэхүүнээ тавьж байлгах шүүсэн. Тэрнээ аюу гоё санагцсан. Оролцогчдын гоо сайхныг амлан авсан Номин Гуаша Face Fitness салоныхан маань хичээнгүйлэн ажиллаж байна. Фитнесээр хичээллэхэд биеийн булчин шүрмэс өв тэгш хөгжлөгтэй адил хүний нүүрний арьсанд ч мөн фитнес хэрэгтэй. Хамгийн сүүлд нэг бидний Гуашагаа хичээд нүүрэнд гоё чигшэл өгөх гэж битүү ингээ маск тавьдаг. Нэмсэн чи маск хамраараа л аим сулаасан мартчихаа зүгээр гэл нэгсэн. Мэдгүй энэ амар өөрийгөө бүр хянах чадваргүй нам унтцсан. Тэгээ тэр хурхрах чижсэн юм уу яг гэсэн нөгөө маск маань нүүрэнд сав гэл тэгэл сая сэрсэн чи яг минут ч дуусчихлаа би ч бас өөрийгөө тэгээд сэрийгэл дотроо пүүх ингэж амар унтах гэж бүр ядраад байгаа юм байна гэж одоо л мэдэрч байна. Таны яг тэр хацрын ясны ингээд төвж тодорч харагдаадсан гэж байгаа асуудал нь болохоор нүүрний булчингууд нь байрлал алдаа доошоогоо ер нь бол унжилт өгөөд нүүр ингээд шуугдаад харагдаж ин гэсэн үг. Тэгэхээр одоо яг таны нөгөө байрлал алдсан булчингуудыг нь дээш нь өргөөд өгөхөөр таны нүүр жижигхэн мөртлөө ийм бомбор чанга харагдана гэсэн үг. Тийм л болгомоор байна шүү дээ. Хатрын шанаа нөгөө хатрын доод шанааны доод хэсгийн булчин доошоогоо унччихаар ер нь шанаа тодорч харагдаад идэг. Тэгэхээр тэр жавж хэсгийн булчинг нь хатрын булчинг дээш нь өргөөд өгчхөөр хатрын шанаа ингэж тодорч хэрдэж харагдах байлаа. Хүүхэд хөхүүлж явах явцад арьс илүү унжаад байдаг юм шиг л санагддаг. Тэгээ миний хувьд бол бас яг тийм одоо асуудал их байгаа учраас ерөөсөө таслахгүй. Тэгээд та нар маань ч гэсэн ингээ хараад нүүрэнд ямар өөрчлөлт гарч байгааг бас үзэгчд маань хараад явах бах. Тэгээд Гуашаг бол үр дүнтэй гэж их сонсч байсан. Одоо ингээ биеийн дээрээ нүүрэн дээрээ өөрөө туршиж харж мэдрэх нэ. За манай оролцогчд маань өмнө нэг-нэгээрээ ирж орж ирсэн тий. Энэ удаад бөөнөрөө долуулаа хамтдаа үйлчлэгээнд орох ямар байна? Бүгдээрээ хамтдаа л явж байдаг шүү дээ. Долоон бол яг уур амьсгалтай инээж хөрөөд гоё л байна. За нэг-нэгнээс аяг ирчүүч юм. Илүү нөлөөлсөн санагдаж байна. Зүгээр гоё л юм. Үржигийн нүрийг илүү л Гуашаатай харагдана лээ. За манайх одоо ингээд нийтдээ 3 салбартай байгаа. Тэгэхээр та хэд маань гэртээгээ ажилтайгаа ойрхон салбараараа яг нөгөө цаг хугацаанд 1-2 өдрийн үнэлтөө алдахгүйгээр үйлчлүүлээд байгаарай. Тэгэх юм бол илүү үр дүн гарна шүү. Тийм аа. За тэгээд бэлтгэлд нь амжилт хүсье. Дараагийн дугаард ирэх өдрүүдэд тэднийг мөн л хооллолтын хатуу дэглэм хүч тамир шаардсан хүндхэн бэлтгэл тааварлашгүй сорилууд хүлээж байгаа. Гэхдээ харуулсгүй хүснэ хэлгээ өстэй. Өөрийнхөө төгс үйлдвэрийг бүтээхийг хүсэж байвал яг одоо бидэнтэй цуг идэх. Энэ бол Анухас Fitness Show.